сайн уу? Өдрийн минь тэмцсэн хөдөлгөөн явах гэж байна. Тэгээд өглөө багшаасаа клубийнхаа хичээлийг аваад тэгээд хичээлдээ суучаад бэлтгэлээ хийгээд одоо тэгээд гарах гэж байна. Бүх юм хааж бодлоод ингээд миний тундам тийм ээ үргэлж өгөөд ингээд аялалтаа сар 8 гарлаа. Галбаа дээс хээ арис гэсэн нэмэлтэй. Тэр бол явдаг. Автос юм байна. Тийм гоё. Зүрхэн бохлог автос явдаг юм шүү нахаа. 15,000 тийм ээ. Автос тасгаар туслахсан. Тэгээд эндээс юм бол цаг тутамж цэглээ уртаас өснө бодлоо автос явдаг. Confess to you, my lovely lover, you are the one. За, снэха бодлоо шүү. Confess to you, my heart finds solace, you are the one I've been dreaming of. Эртэрсэн санаа гарч ирсэн. Одоо жоон төгсөж байгаа. Хилэрсэй айлцсан. Жилэттэй айлцсан. Тэгш юмсан аваа. Бүрэн айлцсан. Тийм болох байна. Тийм болох нь хэлсэн бишгэлтэй байгаа. Очоод юу болохыг харъя да. За тэгээд онгоцоо үлээрээ. Жахан юм сонсоод чи та. Бид юм маш бүртгэлээ үлээрээс гэж байна. Бол хүмүүс багсаал онгоцны мэдээлэл манай онгоц хамгийн сүүлийн онгоц юм байна. Тэгээд за одоо би яг ямар мэдрэмжтэй сууж авъя гэхээр тэгээд бүх зүйлээ бэлтгэн болгоцсон болохоор нэг хоосон хүү тайван тийм мэдрэмжтэй тэгээд бодож санах зүйлээ сайхан мэдчихэд байсан мэдрэмжтэй сууж байна. Тэгээд ер нь ганцаараа ажиллана гэх юм. Тэгээд яг өөртөө л хамт байж өөрийгөө сонсож өөрийнхөө мэдрэмжүүдийг таньж мэдэх бас нэг чухал ажил юм байна гэж бодоод хэлж байгаа. Тэгээд маань сургал ганцаараа соло travel-ийн одоо манай багшаасаа авсан сургалтуудаа тэгвэл ингээд бодож ингээд яг ганцаараа ажилладаг тийм гарлаа олон мэдээж өгсөн сургалттай. Тэгээд олон орноор ингээд ганцаараа ажилласан. Тэгээд ажлынхаа туршлагатай болсон бас ингээд 90 хоног ганцаараа ингээд Азийн орнуудаар ажилласан тийм их туршлага сонсчихсан. Тэгээд ер нь бол тэндээс хамгийн чухал зүйлс юм бол за ямар ч нэг бүх очиж байгаа газараа инээмсэглэл гэдэг зүйлийг байнга авч явах. Энэ бол бүхэндээ инээмсэглэлтэй nice тийм гоё хэлтэй юм бол хэлээсээ баг мэдж байгаа ч гэсэн ойлголцоо явна гэсэн туршлага юмс хэлжүүл явна гэсэн зөвлөгөөг юмс хэлжүүлэх гэж юм. Тэгээд ер нь бол одоо нөгөө хамгийн чухал зүйл манаас ойлголцол дээр байгаа. Тэгэхээр чадхаараа ингээд өөр зүрийн ажиллагааны хэлээс сурсан гэсэн. За тэгээд яг цагаад болохоор гацад тэгээд энийг бол тийм бол гахаад сууж ин гэхдээ чадна. Тэгээд юм болсон гоё инээмсэглэл хүмүүстэй найзлаа. Тийм болсон доо гэж бодож байна. Тэгэхээр энэ мэдрэмж бол маш тийм тайван болсон доо. Амжилттай гоё enjoy бай гэсэн байна. Тэгээд хэдэн өдөр бэлтгэсэн догтлсон гэж хэлэх үү? Яг өнөөдөр сур онгоцондоо суух төгсөнд амар нойр сайхан тамаас санагдчихна. Тэгээд онгоцондоо сайхан унтаад тэгээд өглөө солонгос дундаа солонгос ажиллана сайхан болоосай гэж залбирч байгаа. Зарсан хүмүүс маань хэлээсээ бүтээсэй гэж залбирч байгаа. Уусаа бүтээ. За онгоцондоо суух гэж байна. Онгоцондоо суугаа сайхан тухлаад авсан. Тэгээд миний нислэг шөнийн нислэг байсан. Тэгээд өөрөөр 4 цаг солонгос бухаар байсан. Ер нь шөнийн нислэгэнд нэг сайн унтаж амарч чаддаггүй юм байна лээ. Тэгээд анх удаа шөнийн нисэж байгаа болохоор тэгээд солонгос 4 цаг 30 минутанд Инчоны онгоцны буудлын дээр буусан. Амжилттай буусан шүү. Тэгээд онгоцны буудлын хээр том санагдчихсэн. Тэгэл буугаал алхаал тойрол яваал гэсэн. Тэгээд шалганаараа амжилттай гарсан. Солонгос гэрсээ одоо хэлээр бүртгүүлчихвэл хэлээр очивол чамдаа амар том онгоцны буудлын байна. За хэлээр гарч ирсэн. Вау, ийм том онгоцны буудлын. Атгал гарч ийн. Ярсан хэлээр амжилттай гарч ирсэн. Одоо чамаа бат. Ингээ ачаа авчихсан. Манай Монголын ачаа авчихсан чинь энэ талын тал шүү дээ. Тэгэхээр ийм 10 ийм ачаа авчихсантэй байна гэж боддоо тэгж байна. Амар том онгоцны буудлын. За
За одоо ингэж эхнээсээ суулгаж явах ороод явах юм дөө. Ер нь бас ингэж орж ирэнгүүт агаар нь чиглэг муур амьсгалтай мэн. Шууд чиг нэртэй хүн гэж бүгтэн авч. Монголын бас их самхан байна да. За тэгээд уусаа шиндээ ирээд шахмат гэж байна. Их гоё өдрөөр гэж явж. Одоо идэж харцгаая. Идэж харцгаа. Томсын зэрэг 4 цагт буулаа. Гарч очих газар. Ашиндаа тэгээд нүүр амаа цэвэрлэлээ. Ямар ч байгаа хин жоох бод ганцаараа тэгээд уусаа ганцаараа ажиллаа. Очих газартаа л очиод унтаж амраа даа. Түн тэгээд дуртай юмдаа явж байгаа болохоор месүртэй бас амар ядарч мэдэх байна. Гоё наа шинэ газар шинэ хүмүүсийг хараад тэгээд англи хэлээр багсаар яриад явж юм маш бас. Тэгээд солонгосын хэлээр монголчуудыг гарахгүй байна мэн гэх юм яваад бас санаа зовоодсан гэж үг хэллээ. Санаа зовлтгүй ялцгаагаа. Манай CU зэн том бодлож хаанаас нь танилцуулсан гэдэг. Ямар ч тойроод алхаад танилцаад явж байна. Автобусны карт олчих гал. Жинда одоо яг үүс цайгаад гадаа. Тэгээ орж надад гарч харуулнаа. Бас CU харсан юм батн хад танилцаад байж. Одоо бороо яана. Ганцаараа сүүл рүү явандаа гэж бодож исэн чинь харин манай тэндэг солонгос сүмээ намайг ирж тоссон. Тэгээд бөөм баяр. Тэгээд машинаараа ирж тоссон гэсэн чинь сүүлээс энэ чоны буудлаас амар хол идэм билээ. Тэгэл яваалсан. Одоо сүүлд ороод ирлээ. Одоо энэ сүүл нах гэлсэн чинь энэ чоноос гараагүйсэн. Тэгээд маш том хот гэлээ. За тэгээд солонгосоо очиод маш гоё хоол идээд тэгээд намайг сүм рүү авчихсан. Тэгээд сүмдээ очиод сүмийнхаа агч нартай уулзсан. Тэгээд хөгжилтэй би сүүлд ирсэн яваад байна гэл хөөрөд яваадсан чинь Гуанжу гэд хотод очисон байсан мэлээ. Тэгээд бүр гоё манай хоёр найз солонгост яг тэр Гуанжу хотод ажиллаж амьдарч байгаад таарсан. Тэгээд хоёр найзтайгаа уулзаад хотоор зугаалсан. Тэгэхээр гоё исэн. За тэгээд хоёр найзтайгаа явж өгсөн. Тэгээд манай хоёр найз амар хөөрхөн маргааш нь ажилтаа ирнэ гэдэг надад цаг гаргаад шинэ солонгосыг бас танилцуулаад олон зүйл ярьж өгсөн. Тэгээд дээрэс нь юм хөөрхөн ийм зургийн газар орж бас турсгалын зураг хэдүүл авахуулаад хөгжилтэй цагийг өнгөрүүлсэн. Солонгост ер нь л тийм чөлөө цагаа өнгөрүүлэх, цэцэрлэг түрээлэн ийм гоё орчнууд их байд юм билээ. Ямар гоё цэвэрхэн юм бэ? Цэвэрхэн орчин л амар таалагдчихсан надад. За найз маань надад солонгосын сонь сайхныг ярьж өгөөд бүтээрээс Гуанжуутер нэлээд тойрч явсан. Тэгвэл тийм ямар хөө газар гэдэг юм бэ? Юу мод ихтэй байх нь байсан байлаа. Тэгээд нэг юу ийдээ нэг одоо ядуурлын үед модоо бүгдийг ихроос зарсараа гал тэгээд нэг хөгжил хэрэг бодлоо энэ модууд бүгдийг тарьсан. Одоо мод тарилт дэвжсэн монголчууд бичигдэж шүү дээ. Ногц уулын өнцтэй жижиг мод үүж гарч байгаа тийм ярэмэр бүгд байж шүү дээ. Мод одоо айгүй гоё тарьж итэй бүр модтой юм шиг бүр. Жаар солонгос гэж за ийдтэй модны өндөр алах байх гэсэн. Тэр ямар ч модны өндөр шүү дээ. Яг ойрог өнөртгөө. Тийм модны өндөр гэж байна шүү дээ. Ямар ч стресс гэх юм байна. Сая би энэ дээр нэг хэвлэрээс зүгээр ингээд чимэр дээр зүгээр уншаад л авчих. Тэр очих газар дээр. Монгол яг тэр нэрнүүд гараад ирээ. Яг тэр хүний орж ирэх тэр юу болсон шүү дээ. Урд минут ирээд тэр хүн ягаа орж ирэх нь хэлээд. Дараа ч хүний шууд дуудах салхалахгүй. Очир моч дайруулна гэж аах. Зя одоо жинхэнэ сүүл рүүгээ гах чинь. Өчтөр сүүл гэрчлээ гэд хөрдсөн чинь. Ишээсэн байна. Одоо жинхэнэ сүүл рүүгээ явах гээд бэлтгэлээ хийжээд гах чина. Гадаас амар халуун байт юм уу? Хамгийн нэгэн минут юм ал өмсчүүд байна. За ингээд сүүл рүү очиход явчина. Гадаас метроны хоолой. Чаха. Тэгээ гоё юм. Мэдрэмж өгч шүү. Амаргон бүхэн хоцрох юм. Саму болчихлоо. Асаалт шүү. Заалт болчихсон. Газар болоод одоо лайн нэмэр руугаад гандасна. My heart finds solace. You are the one I've been dreaming. За тэгээ Гуанжу хотоос Сөүл хот руу 2 цаг ирээдээ дамжиж метро дамжиж суугаад ямар ч хэсэн яваад очсон. Бас дөрөв өгөх гэж одоо тэр хотоос суугаад бод яваад тэгээд нөө Сөүл гэсэн юм аа. Сөүлийн урагс арай зэрэг юм шиг.
Очсон нэг очих газар орон харагддаг амар гайхалтай. Ирчлээ. Чүрчөө мэдрэстэй. Одоо жаахан Америксан болчихсон. Амнаа. Ёо яг зэрсэн газар дэрсэн л амар баяртай. Ер нь бол амар хол зам туулж ирлээ. Энэ бол миний хувьд бол онцгой газар учраас бусад хүмүүсний юу юм болоод байх гэж магадгүй. Миний бол онцгой газар учраас ингэж их тоглоод байгаа шүү. Миний байрлаж байгаа газрын маань сүмийн маань гадаа хошчны юм байна. Тэгээд зэрж ирсэн чухал зүйлсүүдээ хийсэн. Тэгээд үнээр гоё өдрүүдийг өнгөрүүлсэн. Миний хамгийн чухал зэрсэн газар бол сүмийн маань арай сүм зэрсэн аа. Энэ бол маш чухал зүйлс байна. За залуусын бодом. Залуусын бодом байна. Сурч ажилтдаг нөхөр мундаг дүүтэйгээ уулзаад хоёр намсан цамхаа гарсан баа тэ намайг сурхан авч явж хамтаа хэлсэн баа хоёр. My heart finds solace. You. Зөөрөн гөрөнд авч хаяг юм шиг. Зөөрөн гөрөнд авч байгаа. Тэ бүрсэн. Тэ бүрсэн. За гарч дараагийн аялалтаа бэлтнэ. Солонгос төрсөн миний наадмар бүржүүр суулмал бүрж байгаа бүр. За бүр ингэж бүрж байгаа гэдэг тааралтай. Гэхдээ өөр ингэ бүрж байгаа. Улмал бүрж байгаа дээ. Аюут нөө чиглэг өвчин муур амталтаа жоохон өссөн гарan бүрж байгаа ирчих ёо. За ингэж дараагийнхаа өнөөдөр очиж үзэх нэг газар төрүүлсэн байна. Шахантаа хайцгаая. Хааны ортон үзгээд явчихна. Confess to you, my lovely lover. За энэ болохоор хааны ортон гэдэг жуулчтай айгүй очиж үздэг газар юм билээ. Тэгээд очиж үзэж нэг хамбууг өмсөж үзсэн. Тэгээд хамбуугтай зураг уулаад хамбуугтай хааны ортноор явхаар айгүй гоё гүнжлэг тийм гоё мэдрэмж төрсөн. You, my lovely lover. You are the one I've been dreaming. За энэ болохоор Альтарт 123 давхар үе Лотте Тауэр гэдэг гоё өндөр шилэн барилга үлээ. Тэгээд биш нөгөө 123 давхарлууд гарч тийм шилэн тавцсан дээр гарч хүмүүс зураг даруулалт болтой байсан. Confess to you, my lovely lover. You are the one I've been dreaming of. За 123 давхар нэг иймэрхүү байсан. Тэгээд жижигхэн яг нэг булангийн хэсэгтэй юм шилэн тавцантай. Тэгээд тэрэн дээр нь гараад зураг хүмүүс их даруулт юм билээ. Тэгээд тэрэн дээр нь гарахаас доошоо нэлээд өндөр харагддаг. За энэ болохоор сүүл дотор байдаг миний байрлаж байгаа сүмийн оролцоо байдаг. Бас үзэж болохоор хөрхөн газар байсан. Тэгээд сүүл форест гэдэг хиймэл хөрхөө, хиймэл нууртай тэгээд цэцэрлэгт хүрээлэнтэй юм гоё. Очиж амрах хилчээлээ тайз суухаар тийм гоё газар байсан. За тэгээд цааш нь Бөгчөн хоног тосгон гэдэг Солонгосын уламжлалт сууцууд нь одоо бас хүмүүс нь амьдардаг ийм тосгон болсон хөрхөн жижигхэн жуулчлалын төв болсон бас газарт очиж үзээ. My lovely lover, you are the one I've been dreaming of. За үргэлжлүүлээд хам өрний ирэг дээр очсон. Тэгээд бас л гоё том цэцэрлэг түрээлэнтэй хам өрнөө дагаад ингээд зөндөө газруудтай. Тэгээд ийм онгоцон суулгаад хам өрн дээгүүрээ явуулдаг. Ийм үйлчлэл үзүүлдэг гэл гоё байсан. Үзэж харах юм маш их юм нөө. Хатгараад аялж явна. Одоо нэг гоё татаа үзчих. Ажил маань бүх зэрэг болсон юм да. Тэгээд яг юм бэ.
За ажил үнээр бас гоё захтай. Хүмүүст нэг тайсан гоё үстэй болчихно. Big bug after. За тэгээ маргааш нь Сөүлийн хамгийн том номын сан бас жуулчид маш их очиж үздэг. Ким бас очиж үзмээр санагдаад оцсон. Тэгээд үнэхээр л том номын сан билээ. Алтартай хүмүүсийн номууд зөндөө исэн. Тэгээд бас Монгол ном нэлээд хайж явсан. Тэгээд дагуул Монгол ном олж чадаагүй. Тэгээд зөндөө л тойрч явсан. Монгол ном их харагдахгүйсэн. Тэгээд ирснийх том дэлгүүрүүдээр нь бас орж үзсэн. Бас намдай мөн гэд захаар нь том захаар нь очиж үзсэн. Тэгээд захмахаар нэлээд явсан. За тэгээд миний аяллаа хамгийн сүүлийн өдрүүд бол далай очиж үзэх зорилгоо биелүүлэхээр хоёр найз маань намайг далай авч явсан баа. Тэгээд хоёр найзтай маш их баярлж байгаа. Тэгэхээр гоё цаг цав гаргаад надад зөндөө олон зүйлс үзүүлсэн. You, my lovely lover, you are the one having. За тэгээд зорьсон зорилгоо биелүүлээд далай тэнгисээ үзээд тэгээд нутгийн зүг Монгол руугаа буцсан юм аа. Солонгосын 14 хоногийн аялал маань хурдан тэгтээ бас сонирхолтой олон зүйл үзэж харсан, ойлгосон. Надад л бас маш гоё аялал болсон. Тэгээд юм аялах боломж байсан дүнхээр их талархалтай байгаа. Солонгост очиод тосож авсан намайг олон зүйл үзэж харахад тусалсан хоёр хүүхэн найздаа маш их баярлалаа. Тэгээд сайн сайхныг хүсье. Тэгээд миний Солонгосын бяцхан аялал маань өнөөдөр дуусч байна.